Цэцэгчдээ тэгэл баг найз ах шиг л байдаг шүү. Гоё хүн дээ. Амар шүү. Тэгэл гадагшаа мадагшаа хамт явна. Янз бүрийн юм хүмд оролцсон те. Одоо фестивалд очиход нацгахтай хамт явна. Ер нь гоё. Цаа чинь генерашн болгоноос нэг юм дүүтэй болчтой шиг байна те. Найз дүүтэй. Тэ. Танаа доотлонгууд гинжин гээл те. Сайн байцгаана уу? За энэ Эдэн подкастыг үзэж байгаа дэлхийн өнцөг булан бүрт сууж байгаа монголчуудаа энэ 100-ны мэндийг хүргээд шинэ дугаараа та бүхэнд хүргэх гэж байна. Өнөөдрийн манай эрхэм хүндтэй зочид бол The Lemons одноо тулгаа 2 хүрэлцэн ирсэн байна. Тэгээ. За сайхан зурцгааж гин үү? Оо сайх. Би тулгааг Америк явчаад 9 жил болоод ирсэн гэдгийг ерөөсөө мэдээгүй байсан байна. Мэдээл маш муу. Гэхдээ ингээд харагдаад идэг юм шиг байсан хэрэг. Тэг ер нь play time дээр дандаа ирдэг л дээ. Тий. Түрүү жил нэг ирээд. Тэгэд одоо бүр ирж байгаа мó ер нь бол тэндээ ингээд ер нь байсаар байх юм уу? Ер нь тэнд нэг хүүхдүүд дрес төрөөд амьдарч байгаа. Одоо бол хамтлагийн 22 жил гээд тэгээд нэг шинэ цомог бичих гээд бас 22 жилийн нэг тоглолт хийх гээд ирсэн. Nice. 11 жил гэж хийжсэн. Ер нь дандаа нэг хэтрүүлж хийдэгтэй. Уламжлалаас Lemons угаасаа өөр үйдэг те. Lemons гэдэг нэрийг би буруу санааг бол баг яарад өгсөн ч билүү те. Баг тийм шүү дээ. Нэг тийм акт Монголын бэлэг дэмбэрэл тийм байгаагүй юм шиг байна те. Гошуу нэрээ өгч play time болох гээд ямар нэг тэгэж үүдэг юм Lemons. За бид бүгдийн хайртай Lemons хамтлаг. За энэ бол яг утгаараа модерн рок гэж би бол хувьдаа боддог. Сайн хөгжим мэдэхгүй ч гэсэн. Гэхдээ барууны салхийг бол тэр чигт нь монгол хэл дээр бол маш гоёор оруулж ирсэн юм хамтлагаа гэж би боддог. За инди рок, дээрэс нь electronic rock гэх үү? Electro rock. Тийм өнгө аяс байдаг те. Ер нь бол анх цомог жоо тийм анхдагч цомог болгон ийм өөр. Тийм 4 цомог гарсан байна. 5 цомог 3 цомог. 3 цомог тий. Амплагд бас. Тий, амплагд чинь 5 дахь нь 4 дахь нь. Тийм тий. Аха. Одоо 5 дахь цомог гарах гэж байна. Чи хэдэн жилийн дараа гарах гэж байна? 15 онд гарсан үү? Сүүлийн цомог чинь. Тийм 3 дахь цомог 15 онд. 11 жилийн. Аха. Энэ цомог чаар нь жоохон электрон юм руу илүү орсон байж магадгүй. Гэхдээ юм холимог гэсэн. Би яг энэ орчин цагийн хөнгөн рок тэгээ инди рокто анхдагч гэж хэлжүүл буруудахгүй бах те. Яг уу инди рок дотор тэмлэг. Тийм те. Аха. Одоо ер нь бол бүгд дандаа цомог болгон шинийг дуршдаг. За эхнийх нь тинейжер хүүхэд байлаа. Тэгэл хайртай гэдэг дууг сонсоод яг тэр үедээ хаягдаал явж исэн гэдэг ч юм. Наад чиг маш олон залуучууд байсан байх те. Тэгэхээр одоо 22 жил болж байна. Тийм. Тэгэхээр тулгаагийн хувьд хэрвээ энэ 22 жил чиний хувьд Lemons гэдэг хамтлагт байхгүйсэн бол чи хаана байх вэ? Одоо нэг бас л нэг хамтлаг л байгуулах гэсэн байна. Ямар ч гэсэн л хамтлагтай 10 жилээсээ л гитар сураал тэгэл хэд хэдэн хамтлаг байгуулж явж байгаа. Одноотой танилцаад анх байгуулсан байна. Одоо чинь нэг арай өөр урсгалын рок байлоо. Ер нь Lemons-оос өмнө. Тэгээ ер нь тулгаан хатар танилцахтаа л бас би хөгжим сураал эхэлчихсэн үйл дээ. Аха. Тэгээд яг хэсэг би нөгөө метроном гэдэг хамтлаг гэдэг. Тэгээ жоохон метал тоглолдог. Тэр хамтлагт нэг хэсэг солигтоор тоглож байгаа. Тэгээл дараа тулгаа тэр яг нийлээл жери тэгэл яг юм байна. Энд ихтэй амир хачин тэнийг асуулт. Яг одноогоо хувьд те сая асуудаг шиг 22 жил ингээд Lemons гэдэг хамтлаг мэдээж чам маш их зүйлийг өгсөн. Өнөөдрийн чамд бүтээс чамаас гэхдээ юуг авч утсан бол одоо жишээ нь би энэ подкаст тэгээд эсвэл ингээ UBS янз бүрийн телевизээр хүүхд тахсаа яваагүй байсан бол би энэ дипломат эсвэл гадаад байхаас ингэдэг ч юм уу эргцүүл байдаг шүү дээ. Зүгээр надад байдаг зүгээр чамд яад юм бол гэдэг. Тэст бодож үзээгүй юм байна. Тэгэл бас л яг л хөгжим сураал. Яавал тэгэл яг Lemons болсон. Тэгээ одоо ч 22 жил шүү дээ. Тэрнээс өмнө бас хөгжим сурж байсан гайг баха. Тэр талаар нэг бодож үзээгүй. Тэ. 2000 он гараад бол ерөнхийдөө юм альтернатив рок гэл янз янзын одоо хамтлагууд бол Монголд дэлхийд гэлтгүй Монгол түгэнд илэрч ирсэн тий. Тэгэхээр эндээ бол мэдээсээ анхдагч гээд ярьсан. Тэгэхээр имиж стил хувцсны хувьд ч гэсэн шинэлэг байсан. Тэгээ нөгөө нэг
утгаараа Converse эсвэл зүгээр пүүз өмсдөг эсвэл ингээ малгайтай ингээд футболктэй байж болдог те. Тэгээд бид нар нөгөө нэг рок гэхэр лавгсран хурдах гээл тэгж төсөөлдөг байсан. Тэр үеэс хойш өнөөдөр 22 жил болцсон байна. Тэгээд дэлхийг гэлтгүү Монголын хөгжмийн таашаалын хувьд тэгэхээр рок хөгжим жоохон байр суурь алдсан ч юм уу тийм зүйлс зүгээр санагддаг. Илүү одоо яг 11 жилийн яваа хийжсэн Lemons үе өнөөдрийн үеийг ингээ харахаар сонсогч нарын хувьд өөрчлөлт зүгээр хэрэг сонсогддог. Мэдээж үнэт сонсогч нар бол байж л байгаа л та. Шинээр татаж оруулах гэдэг тал дээр юу гэж боддог вэ? Юу нь байдаг шүү дээ. Тэгээ нөгөө яг цомог хийх уус жоохон удачаар мэдээж тэгнэ л дээ. Тийм. Тэр дуунаас ч амар удаал мэдээж хуучирчлаа юм чи. Бид өөртөө ч гэсэн зохиож дараа нь байж байгаад хуучирчдаг шиг адилхан. Тэгээл яг буцаад юм иргэдэг юм байл л дээ. Бид нэр одоо хэдэн онд юм дэ сая 3-4 жилийн өмнө Red Party-га хийсэн 3 жилийн өмнө паркийн цадгаад тэгээд ихэд яг манайд нөгөө Red Party гэж хийдэг шүү дээ. Бид нар жил болгоо. Тэгээд тэрнийг хийгээд тэн дээр нэг кино зураг аваад ийсэн байхгүй шүү. Тэр нь би яг киног санахгүй. Бидээс нэг зөвшөөрөл аваад энэ тоглолтын дээрс чинь нэг кино зураг авчих уу. Тэгээд тэр нь айгуу тийм 10 жилийн хүүхдүүдэд л айгуу тийм хүрсэн кино юм шиг л. Тэгээд тэн дээр бид нар манай тэр яг тэр кинон дээр нэг сүүлийн уянгийг аваад тэг кино нь болохоор нэг жоохон тийм хайр дурлалтай холбоотой. Тэгэл нэг охин ч юм уу хөөн өнгөрөх гээд байгаа юм шиг. Тэгээд тэрэндээ зориулж манай тоглолтын дээр очичоод тэгээд тоглолт үзүүлж байгаа маягтай зураг авсан юм билээ. Тэгээд тэгсэн тэрнээс хойш ингээд 10 жилийн хүүхдүүд манайхыг буцаад амар их сонсдог болсон. Тэгээд зүгээр юу н амар их сонсдог болсон билээ. Одоо ингээд анзаараад сүүлийн 2 жил. Тэгээд буцаад ингээд яг ирдэг. Би ч гэсэн ингээд ирээд жил болго ирэл тоглохоор ингээд үзэгч бүр ингээд залуу амар юм залуу юу харагдаад байгаа байхгүй. Харин ерөөсө төсөөлөхгүй байж хаад ингээд толонгод бүр улам залуучдсан. Тэгэж харин. Одоо манай найз нарын хүүхдүүд нь ингээд яг 10-аад төгсөж байгаа ч юм уу оюутан 10 жилийн хүүхдүүд манай гэрт ирээддэг нэг ах чинь энэ хамтлагийн ах байсан юм байна ш тэгээд тэгдэг. Одоо урсгал иргэн гэдэг шиг нэг хэсэг рэп хөгжим сая ингээд алж исэн бол сүүлийн 5-6 жил би ч гэсэн өөрөө нэг хүүтэй тэгмүүд альфагийн анхдагч үеуд эсвэл жинзигийн дунд болон сүүлийн үеийнхэн бол эргээд одоо энэ инди рок дээрэс нь хуучны хөгжмүүдийг сонсч эхэлсэн л дээ. Дэлхийн Queen гэдэг ч юм уу манай хинч зааж өгөх сонсдог гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ таашаал нь яг та нарын хөгжмийн вкус гэдэг маань өөрөө цаг үед нэг тийм баригдахгүй юм байна гэж зүгээр ойлгож байгаа байхгүй те. Тэгэхээр зарим нэг хөгжим жишээ нь рэп хөгжим заримдаа хаягддаг тохиол байдаг бол та нарын хувьд бол тэр зүйл нь тийм хүчтэйгэр байдгүй байна гэж зүгээр би анзаараад байгаа байхгүй. Тэгээ үргэлж бол сонсогч нар нь байж л байдаг те. За 22 жил бүрэлдэхүүний хувьд маш тогтвортой гэж би бол хардаг. Тэгэхээр энэ бол магадгүй хоорондын эв түнжин найрамдал анд нөхөр одоо юу гэдгийг тийм зүйл бас байдаг бах. Энэ яг хүн сонсоход байж л шүү гэж хэлдэг чсэн. Ингээд хамтдаа 22 жил байна гэдэг чинь бас хамт ажил хийнэ гэдэг үл нэг тийм бас амар зүйл биш л гэж би бол бодож байна. Тэгэл бах тий. Би нэг ойлголцол янз янзын зүйл байдаг бах. Тэр тулгаагийн хувьд энэ тал дээр бодлоо болцож байна. Манай хамтлагч яг бүгд юм адилхан сонирхолтой. Дотроо ингээд хагаралтай нэг юм өөр хит өөр юм хийх гээд тахаар ингээд хамтлаг нэг явдаг юм шиг санагдаад байна. Тэгэл нэг нь гарчдаг те яг өөрийнхөө юм хийх гээд. Манайх бол ерөнхийдөө бүгд нэг сонирхол яг нэг юм бүгднгийнх нь нэг юм санаа хийсэн бүгд таалагддаг болохоор. Байдаг. Рок хүмүүс гэхээр эн чинь яг нэг подкастыг ойлгоорой нэ энгийн хүмүүс их үздэг учраас орчуулж байгаа юм шиг зүгээр тэдэрт тайлбартай яриад байгаа шүү би те. Ингээ рок банд гэхээр хүмүүсийн ихэнх нь бол яг миний хувьд л харьцахад амар хүмүүс гэж зүгээр хардаг. Дээрээс нь өөрсдөө маш их юм чийл гэдэг ч юм хийх юм аа хийн. Тэгэл чийлрээд байж идэг гэдэг ч юм зүгээр бодол байдаг. Тэгэхээр энэ тав нөгөө сая нөгөө асуулттайгаа холбоо ярихад 22 жил болсон гэхээр яг нөгөө нэг хүний нөгөө янз бүрийн ажил төрөл амбишн гэл юм байдаг шүү дээ. Эсвэл нэг нь тийшээ ингээл өөр хамтлаг дуушдаг гингүүд ингээд урлаг соёл бизнес гэл ингээл явцдаг гэдэг ч юм. Тийм амбиц нь зүгээр та тавын одоо тавуулаач дээ. Тавын хувьд яг тийм гишүүн хинбэ юу байдгүй. Нэх байхгүй тийм. Менежментийг хэн хийдгүү ер нь бол одоо за ингээл янз бүр тулгаа хийдэг байж байгаа бол тулгаа хайвал манай анар хийдэг бол анар явангууд одоо би чөөгийн битэр ч юм ингээл нөхөл явчихна. Ер нь бүгдээрээ л хамтдаа л. Тэгээ менежмент хийх чи бас нэг тийм амар зүйл биш баг. Тэгээ дээрэс нь санхүүг бас хариуцна гэдэг ч юм уу. Тэгээ тэр тал дээр тулгаагийн хувьд одоо том тоглолт хийх гэж байна гэж бас
Харин нөө Америк явахаас өмнө чинь бүх юмд л ороо явдаг гэсэн чинь одоо ирсэн чинь зөв ингээд хамаг юмны үүн мөн чинь амар өөрчлөгдсөн. Би ингээд баг би ярих юм бол буруудах гэдэг ингээд ямар ч ойлголтгүй тэгэл чөөгийн анар хоёртой яг одоо ингээд спонсортой уулзах зөв хажууд ингээд чимээгүүл ингээд хараа суудаг. Гайхаал ингээд за бүгд дуурал буруутчих. Тэгээд хурдан дасчин дөө. тэр тоглолтын цалингаа чимээг авчаал те. Гихчэний сая ерөнхийдөө надаас дээш одоо манай ээж мэж үеийнхэн яг миний сонсож байгаа хөгжмүүдийг яхаар Lemons and Sound-ын нэрийг холь цолиод идэх байхгүй. Тэгэхээр яг нэг ийм л юм 100 холбосон гэдэг шиг ийм хамтлагууд мэдээж өөр л дөө. Тийм. Тэгвэл сая жишээ нь энэ хамтлаг бол баг зодог тайллаа гэж зарлуу яав нэг юм тоглолт хийгээл. Тарлаа. Тийм тарлаа. Баяртай гэж тоолсон. Бид нар одоо нөө сайн байна гэж гарч ирсэн. Тэгээд нэг ч юм уу сайн байна гардаа. Сайн байна уу? Бид нар бүр тавлаа боллоо гэдэг. Удахгүй зургуулаа болно гэдэг ч юм уу. Тулгаа жоохон тулгаагийн хувийн амьдрал руу хальт орчих уу? Sorry. Тэгээ 9 жил 10 жилийн өмнө 11 жилийн байгаа хийчээд явцсан биз дээ. Тэгээ яг уу энэ шийдвэр нь юу байсан? Тэнгүүд эн чи явхаар нь орны хүн орж ирсэн байна гэж би ойлгож болохгүй тий. Бүр тэгэхээр энэ бүр ийм шийдэж уулна явсан байгаад шүү дээ. Гэхдээ нэг шийдвэрсэн ч орны хүн орж ирсэн байна гэдэг ч юм уу тий. Тэгэхээр би гахаад тахгүй эсвэл явчаа жил болгоо ирэх юм чим маань өөр байж гэдэг зүйл болоогүй санагдаад байгаа байхгүй. Манай эхнэр Америкт сурах гээд тэгээд явсан. Тэгдгэлтэй. Хамгийн сүүлд 17 оны Playtime тоглол. Тэгээ энэ хэд би сайн хэлээгүй шууд тэр Playtime тайзан дээр бид нар одоо ингээд дахиж Playtime тоглохгүй болох гэсэн чинь бид гайхаад. Тэгэж. Тэгэл би ч бас яг тэг чи нэг явах шийдэгчээг байсан юм. Тэгээд зүгээр л Playtime ер нь нэг жоон завсарлахгүй л ингээд жил болгон орсороо. Тийм ээ. Жоох юм ойлог болж эхлэжсэн баг. Ааха. Тэгээд зүгээр нэг тэгэл хилцсэн чинь шууд Америк явах болж молол тэгэл. Тэгээд өөрийнхөө оронд нөө чөөгийг ер нь сонгож өөрөө сонгосон юм байна. Бид нар хоорондоо ярил чөөгийн ер нь яг байх юм байна гэдэг. Тэгээд одоо ингээ харахад яг зөв үнэ сонгосон санагдаж байна. Бахархаж байгаа шүү шүү дээ. Одоо дээ. Тандгүй байсан шүү. Бэлтгэл дээр нэг ирэл гайхаад юм залуу байсан. Тэгэл нэг өдөр бэлдэж үзсэн байхгүй. Нэг өдөр бэлтгэл хийгээд за ер нь болчих юм шиг орой шүү тоглолтын дээр тоглоод үзье. Шууд тайзан дээр гараад аюу гайгүй юм биш тэгээд тэрнээс ч юу бас зөндөө олон хүмүүс үзсэн л дээ. Тэгээд яг болохгүй л байгаа гэсэн ерөөс нэг л яг таарахгүй. Тэгээд чөөг дээр тогтвол одоо ч манай хамтлагийн бүх юм хийгээ яваад. Тий одоо ер нь тэгээд жинхэлсэн. Тэгээд манайд яг тайзан дээр тавлаа болчихлоо л доо. Одоо чөөгитэй бол чөөги баг анхны чөөгитэй анхны цомог гарах гэж байна үгүй юу? Тийм шүү дээ. Тийм байна тий. Цомгийн бүх дуунууд бэлэн болцсон уу? Яг ч бүгд болоо. Гэхдээ ерөнхийдөө бол тоглолтоос өмнө баг болчихно гэж. Манайх ч ер нь үгэн дээр гацчихдээ. Үгэн дээр гацтай. Ер нь бол ингээд хөгжим одоо 70% ер нь байгаад байгаа. Тэнгүүт ингээд ерөөс өмнөх цомгууд ч гэсэн дандаа л үгэн дээр гацаад бүр ингээд 2-3 жилч болдог. Оо бүрөө. Урд дахь цомог чинь бүр баг 11-2 онд хөгжим ингээд хийгдсэн. Тэгэл ингээд үгийн хийх гэж ингээд явсаар 15 гарч байгаа. Цомог болгон түрүүн өөр өнгө аястай байдаг гэсэн тий. Red album гэхэд нэг юм байна гэл. Одоо ингээд 2 дахь 3 дахь цомог гэл. Залуу ланж 2 дахь нь. Тий. Дандаа юм өөр байгаад байдаг. Ер нь бол за дээрэс нь энэ ингээд скил нэмэгдээд ин гэдэг шиг ч юм уу тий. Чанаржаад байна гэж бодох шиг. Гэхдээ одоо эргээ сонсохоор ихний цомог нийлүү гоё юм шиг. Иймэрхүү зүйлс байдаг. Одоо тэгвэл 4 дахь цомог нь юу яах юм болоо зүгээр зүгээр л Lemons боцноо хийх. Бас өөр. Сая Playtime дээр бид нар 2 шин дуу тоглосон. Тэрнээс шууд хамгийн ихэнд хамгийн ихний 2 дуугаа хүмүүс бүр гайхаад баг манай хамтлаг мөн үү биш үү гэдэг амжсан. Харин тэгсэн байх те. Би харин Lemons-ыг хүлээж агаад одоо нас явцсан тэнцээж 2 3 хоног байж тахаа байж унтцсан байна. Тэгээд сэрсэн чи Lemons дуусчлаа гэ те. 2 3 муу гэж тоглосон байж. Тэгсэн анилын шүн тоглосон баг шиг. Диссэнгүй тэгээд тэрэн дээр шин цомгоо төлөвлөсөн юм шүү дээ. Зөв тоглосон те. Аха.
Дууны шүлэгний хувьд тэгэхээр ер нь бол маш их 2 3 утгатай гэдэг тийм эсвэл үгэн тоглоом философик гэдэг шиг байдаг. Тийм яруу найраглаг. Тийм тэгэхээр үгэн дээр гацдаг гэж түрүү ярьж байна л да. Тэгээ үгийг ерөнхийдөө ихвчлэн юм бичиж гин бүгдээрээ бичиж гин үү яаж ийж гин одоо шинэ цомгийн гэхэд бас яаж гин. Гэхдээ яг ерөнхийдөө бүгдээр өөрсдөө л хийдэг л дээ. Тэгэл тулгаа бичнэ, би бас бичнэ. Тэгээ манай нэг наран гэрэл гэдэг найз байгаа. Наран гэрэл бичнэ, хамтарч бичнэ. Тэгээ яг эхний 2 цомгон дээр яг өөр хүнээс шүлэг авсан гэх юм бол амгаахаас шүлэг авсан. Тэгээд үлзий төгс ихчин шүлэг бас байгаа. Тий. Куйсаг. Куйсаг гэдэг шүлэг. Оо за. Тэгэхээр сүүл холболт молболттой байхгүй нэг. Тэр бас сонир шүлэг тий. Куйсаг шүлэг. Ер нь бол энэ шүлэг рэпруудээс өмнө авч ирсэн үү? Үгүй куйсагаас л авсан. Куйсагаас нэг дөө. Тий. Окей. За одоо болох гэж байгаа тоглолтын талаар бас ярихаас гадна энэ зам бас янз янзын фестивалууд болдог болчихжээ те юм хөгжсөн байна, гоё болсон байна гэх. Тэгээд хөдөө орон нутагт одоо аймаг болгон гоё фестивалтай болж эхэлж байна те. Тэгэхээр Lemons-гүй байхыг альч фестивал хүсэхгүй. Тэгэхээр ямар фестивалд оролцож байна. Тийм үгүй яг зүгээр ер нь play time фестивалд туртай л да яах хэрэгтэй. Боломжтой. Тэгээд play time тайзч гэсэн хамгийн гоё тайз үүдэг, зэрэгтэл гэсэн амар гоё үүдэг. Энэ хоёрыг салгахад хэцүү л дээ Lemons play time гэдэг. Сая бид нар сүүлийн өдрийн хаалтыг хийсэн. Тэгээ одоо хөдөө орон нутгаар гэх юм бол хотоос гадагшаа гэх юм бол энэ юу тайг гэдэг фестивал дээр оролцож байгаа 14-нд тоглож чинь нэр нь богд тайг болсон мөлий. Богн тайг лөө. Юу тайх чинь байршил нь өөрчлөгдсөн. Тэгээ булган руу булганы арай ойртсон юм шиг. Хотог өндөр биш юу лээ? Хотог өндөр мөн билүү? Тийм баха. Тий, хотог өндөр. Мэдхгүй л шүү. За уруулаа буруу ярих үү. Булганы богд гэдэг газар гэсэн. Хотог өндөр биш. Тэр нөгөө төлөөгийн даваа гэсэн. Тийм, төлөөгийн даваа гэсэн шүү дээ 14. Том бууцтай газар юм биш. Тэр бууц нь байдаг юм. Одоо байгаа гэсэн шүү. Эдж үзсэн. Яг зөв нэг олон фестивалд орох сонирхол байхгүйсэн. Play time-д орно. Тэгээд одоо харин нэг хотоос зайд тайгч нугасаа бас нэтлэн болсон шүү дээ. Тэгээд энэ жил 2 жил нүг би сайн мэдгүй хэд жил нэ. Тийм бах. Тэгээд тэр чинь бас нэг яг арай онцлогтой болохоор хотоос зайд тий бас нэг уг нь бол тэр яг тайгдаа болохдоо бас гоё өгдөгсөн. Одоо шинэ газар яах юм гоч үзье гэж бодож байна. Гоё болох л тий. Тэгээд манайхаас яг тоглох тэр үд чинь юу байлаа дэлхийн хамтлаг байсан. Куйза байсан тий. Одоо ингээд ур чадвар ингээд хамтлагийн гишүүдийн ур чадвар за хоолой моолой гэл энэ чинь цаг хугацаа өнгөрөөлөх тий. Тэгэхээр энэ маань илүү Lemons-ийн хувьд л ярьж байгаа шүү. Илүү сайжрах эсвэл насны нэг он жилүүдийн хугацаанд илэгдэх гэдэг ч юм уу те. Зүгээр энэ хоёрыг хоёулангийн ингээд ярих юм бол та хоёрын бодол яг хувь бодол чинь юу? Муудаад ядраал мяраад болтой. Одоо ингээд ядраал хөлс гараал ингээд 40 дууд болдог байсан бол одоо 20 даа заавал. Тоглож байгаа шүү. Гайгүй байгаа тийм яварч тэгэл. Тэш тэгээ одоо тэгээд угаасаа нөгөө бэлтгэл ороод нэг жигдэрчдээ шүү дээ нэг гайгүй дээ. Тэгээд дайсан дээр гарчхад бол тоглолт бол тэгээд ерөнхийдөө бол гайгүй болчихдог шүү дээ. Нэг гарчхад бол зүг байх хэрэгтэй тэгээд явчихдаг шүү. Тийм тий. Тулгаа яаж 90 орчим байдаг үний хувьд. Харин би ч юу нэг хэцүү бэлтгэл ерөөс хэдхэн хоногийн өмнө ирээл. Тэгэл дондор нь хүмүүстэй чи ингээл гарч байгаа ингээд ерөөсөө баг плей тайм тайзанд гарахаас өмнө зүгээр юм шалдан гитарын дээр баг ингээд бэлтэл тэгээд гарч байгаа. Зэндээ тайзны хажуудаас хард сууж идэж. Ond гитар аваад. Нэг 2 жилийн өмнө. Тийм ээ. Зүгээр ингээд унтчихсэн чи манай хамтлаг гарцсан тоглож байна. Унтчихсэн чи нөө. Тэгэл очивол би ч нөө юм байхгүй нөө хамгаалагч нь оруулахгүй. Би энэ хамтлагийн тоглолт Lemons их штэ тий. Тэгээд эдгээр тоглож тайзан дээр зүгээр ингээ. Тэр гоё өөр. Чөгийн та хоёр чинь юу илээ? Хоёлаа шүү дээ. Тэгэхээр одоо бол хоёулаа хамт гарна. Хамт гарна. Ингээд өөр гитар гэсэн үг байхгүй тий. Тэр үед бол чөгийн харц суужсан шүү дээ. Сайн ч бас плей тайм дээр бас нэг дууга шал өөр юм ботцсон. Нөр би
битэр чи ингээ хуваагаад өөрчилсөн чинь би нэг тоглох лүүгүй гэд мартцсан байж байгаа нэг өөр өнгө авсан. Шал өөр юм бодсон. Тэгж амар авсан. Ер нь эвгүй авсан. Яа тэр нэг анзаарах шүү дээ. Гоё юм болно шүү дээ. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент этгэгч Urban Talk. Шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. Eden podcast та бүхэнд үргэлжлэн хүрж байна. За тэгэхээр хоёр гишүүний хувьд ерөнхийдөө өнөөдрийн Монголын хөгжмийн зах зээлийн талаар яг анзаардаггүй юу гэж л асууж байгаа юм л да тий. Сайн уу муу юу яаж нээж ийн гэж зүгээр шууд ингээ ярьчвал та хоёр ямар бодолтой байдгийг нийтээр нь харахад тий. Тий. Америкээс юу н харж яхад үл яаж ийн тий. Амар сайн л хөгжөөд байгаа шүү. Хүмүүс нэг одоо бүгдийн босоо тоглолтуудаа үзэж сурцсан ба шүү дээ. Бид нар байх чинь баг манайх чинь хамгийн анх босоо тоглолт нөө Royal Palace гэсэн. Тэнгүүт ингээд суудл дээр асууддаг. Суух гал. Тийм амар их байдаг шүү. Одоо бүгд ингээд босоо үздэг болцсон. Бэнлээ тийм. Ер нь бол хөгжмийн тий сонсогчдын хувьд бол босоо үздэг болсон байна. Сурсан байна гэж юм. За одоо тэнгүүд нийтээрээ нөгөө нэг энэ чанар чансаа нь яаж ах шиг байх юм. Сонсч болоод нөө яаж нээж яг мэдээж болж байгаа л доо. Тэгэхээр чанарын хувьд гэх юм бол за одоогийн хувьд дээрээс нь чанарын хувьд за үнэлэмжийн хувьд бас өссөн байна уу яаж юм. Одоо ер нь зүгээр сайхан дуулаад бас амьдруул болчих гээд байна уу үгүй юу гэж зүгээр анзаархад. Тий, гайгүй шүү дээ. Ер нь боломжтой шүү дээ ч гоо. Манай хамтлагийн хувьд хэд бол одоо тэгэл байнга л ер нь янз бүрийн тоглолтууд баар саунд бол тоглохоо л удажлаа л да 10 жил болцсон. Тэгээ яг хөө зүгээр янз бүрийн одоо өөр үйл ажиллагаанууд бол нэг тасраад ер нь ажилтай л ажилладаг шин. Нэг өөр юм хийгээд би бол нэг өөр юм хийгээд сургуульд нэг дуулан багшилдаг 4 төсөлтэй одоо 5 төсөлтэй орох гэж байна. Оо за багшлаад аа. Тэгээд бус цагаар бол дандаа хамтлагтай болох ш. Тэгэхэд бол бүр нэг амар бажаад байгаа ашиж тэгээд бүр нэг осон биш. Тэгтээ бол боломжтой болол идэх. Ярцсан тасрахгүй гэдэг шиг тий. Ажиллахгүй хөгжмөл идэх ш. Хөгжмөж авах тэгээд хамтлагаараа л явчихдаг. Тэгээ яг дундуур нь тэгээд ганц нэг гадаг шам гэдэг шиг явал буцаал хөрвөлгөн тэгээд юм бол болол идэх. Одоо хөгжим гэхээр хөгжимч гэлтгүй бүх зах зээл дээр одоо AI гэдэг зүйл гараад ирлээ. Тэр бол тий. Тэгвэл нэг л таалагдах болох. Харин тий энийг л ярих гэдэг юм л да. AI гэдэг зүйлээр бол одоо жишээ нь танилцуулах гэдэг ч юм уу зүйлийг хийгээл эхэлчихсэн бол Google шиг юм уу асуугаад тэрэндээ хариултаа авдаг болсон бол 2-3 жилийн өмнөөс AI-аар дуу гараад ирлээ. Одоо бүр зөвхөн AI playlist сонсдог залуучууд гараад ирлээ. Бас магадгүй л тий. Тий. Тэнгүүд AI хөгжмөөр jazz хөгжим хийж болж гин эсвэл хучны нөгөө дуунуудыг бүгдээрингийн классик босонова болгож сонсч болж гин гэдэг ч юм уу. Эсвэл Lemon-C стилийн дуу гаргаад ир одноо шиг. Тэгтээ үгийг ингээ биччих. Цаана тулгай гитар тоглож байгаагаар гээд бичгэд л тийм дуу гаргаад ирчих шүү дээ. Зарим донжоо олсон зүйлс болсон. Зүгээр манай тэр харах туртай гэдэг дуу нэг хийцэн бэлээ. Тэр бол хөөргөл болсон бэл чи. Тэр бол надад таалагдсан биднэрт. Тэгээд гэхдээ зүгээр ерөнхий тэр AI-аар тэр нэг дуу мууч юм уу шүлэг ая тэр чинь ингээд мэдгэдэд идэх шүү дээ. Сонсохоор угаасаа тэр дуулж байгаа юу юм уу надад бол нэг таалагдсан юм. Шүлэг ер нь л нэг явахгүй л байна. Цаашдаа яах юм мэдээ. Ямарчсан бол нэг туртай биш л. Дөнгөж гарч ирж байгаа болохоор хүмүүс ингээд хийгээд сонирхоод байгаа болохоос явандаа тэгэл бацаал яалтч нөө илүү амьд тэрэн лугаа хүмүүс илүү их яах вэ?
Тийм яг хөө энэ нөгөө нэг дүнгиж гарч ирж байгаа нөгөө бужигж байгаа зүйл Spark нөгөө буудна гэдэг шиг зүйл болж байна. Яалчгүй жишээ нь одоо тоглолтуудын постерын ажил дээр гэхэд ч гэсэн эхлээл яг нөгөө нэг AI-г ашиглаад бид нар юм хийж үзэж байгаа сонирхож ирсэн нэ. Дараа нь тэр бол магадгүй үн цэнэгүй болж эхэлдэг юм л. Хүмүүс мэддэг болчдөг. AI юм байна. Бид нар яг оригинал постэр зураг хармаар байна. Гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлснээс байгаа дээ. Тийм тэр нэг хаана нэлээд тэр Холливуд ч бас нэг Монгол хүүхэн бил өргөтөөд нэг AI юм мэддэг. Тэр мэр бол бас болж л ш тий лаг мундаг яг тэр ингэж ажиллаа. Хөгжөхстэй тий. Гэхдээ яг таашаа хувьд бол нэг хувь үнүүдээс таашаад юм тийм нэг дуртай биш. Хөгжмийг тэгж хийгээд байвал явандаа сонирхолтой бол. Харин тэгэл өөр ийм жижиг сажууд төрөн нэлдэг танилцуулах ч юм уу. Тиймэрхүү зүйлсээ хийгээл болж байгаа. Бичиг цаасаа туслуулаад яг ийм хүн ингэж толгойгоо ажиллуул зохиоддаг юмыг тэрүүр хийвэл нэх удаан явахгүй тийм. Дөнгөж гарч ич болохоор л хүмүүс тэгж. Мэдэгдээд байт юм дөө. Тэгээ сонсохоор нэг л нэг сонирн байгаад байдаг ш. Тэгдэг те. Цанаал цанаал нэг тийм. Cyborg гэдэг шиг те. Тэрнээс гадна ерөнхийдөө та хоёрын хувьд одоо энэ платформ энэ янз бүрийн төхөөрөмжүүдийг хэрэг сонирхт юм бэ ер нь. Одоо энэ за яг гар утаснаас ахуулаад аппликейшн сошиал дээр харилцаа гэдэг за тулгаа бол гадаад байдаг хүн учраас магадгүй сошиал дээр арай илүүж магадгүй. Гэхдээ та нарын хувьд энэ дээр хэр харилцаатай байдаг вэ? Ер нь бол хэр энийг хэрэгэлдэг вэ? Үгүй тэгэл одоо илүү нэг Instagram аамл хэрэгэлдэг шүү дээ. Тэгэл дөөр. Тийм. Тэг тиймэрхүү л шүү дээ. Тэ? Ер нь бол хэрэглээд байна те. Хэрэглээ. Орчин цагтаа хөл нийлүүлээд байна. Instagram, Facebook мөгөөрөө тэгэл фэнүүдтэйгээ бичээд байгаа. Тийм тэрийг мэдэхгүй бол Монгол жишээ нь Red Hot Chili Peppers ирснийг мэдчих чадахгүй шүү дээ. Мэдээ тэрийг эхлээд AI гэж харсан шүү дээ. Үгүй харин тийм бол Facebook тэр зураг тавьсан байх. Харин яг тийм боллаа байна дөө. Тэгээд дараа нь тэр нөгөө манай нэг төрөөгээд найз тэр нөгөө таньдаг хүн тэр Шангрилад ажилладаг гэд бас нэрээ ирсэн байна. Тэгээ би очих хүүтэйгээ би нөгөө цомгийг аваад Red Hot-ийн өөрийнх нь тэгээ өөрийнхөө бас нэг бензиг барьцсан, 3 дугаар бензин барьцсан. Тэгээ очиод би нэг үүдэн дээр нөгөө ховын хоёр авах шүү дээ. Ховын хоёр ахтаа дайралтай дахиад энэ нэг Red Hot-ийн дууч ирсэн байгаа би багасаа сонсдог гэсэн амар мундаг. Тэр хүнтэй уулзах гавж гэсэн. Өө тийм анхны шинэ 3 давхарлуу нэг ресторан хүнтэй уулзах гавж гэдэгсэн байхгүй. Тэг анх орцсон. Тэгснэ над руу шууд залгаад өгч hodно энэ нөгөө хүн чинь чи ирсэн сууж шүү дээ юм бидэг гэд. Тэгээ 3 давхар ресторанд орсон чинь нэг найз хүүхэнтэйгээ яг сууж байгаа байхгүй. Тэгэл ороод гарын барайл танилцал зураг авахулаад өөрийнхөө бензиг мэдээлэл гарын шиг зуруулал тэг би угаасаа багасаа 10 жилээсээ сонсдог гэсэн юм чинь. Миний хувьд бол баг топ 440-ны нэг байхгүй. Тэгээд чинь гараа хэд хоног уугаагүй гэсэн. Би ч одоо 2 тоо. Угаагаагүй гэж юу. Тэр ихтэй амар мэдрэмж байсан. Үгүй тий яалчгүй би миний хувь сонсогчийн вкус гэвэл Red Hot Chili Peppers-ос Өнгө Ice Lemons-ос аяа үнэртдэг гэж би боддог. Дуртай. Тий бас өөр нөө Strokes гэдэг тий. Байдаг гэж үү тийм үү? Магадгүй ах уу. Анх танилцахад одоо ч яг Red Hot-ын дууг ингээд тоглож байхад нь би ерөөс хараагүй. Бичлэг яваад байгаа юм уу гэхээр биш. Гэсэн чинь одоо ингээд нэг хамтлагтай тоглож ирсэн байна. Тэгээд анх одоо би харж. Тэгээ ер нь анхнаасаа Red Hot-ыг амар гэсэн. Тийм байх тий. Одноог би сая тулгаагийн хэлдэг шиг буруу санааг бол анх яг нэг юм дуучин биш өөр хамтлаг хөгжимчин байсан юм уу? Тий нөгөө метроном би тэгтээ тулгаа битэр танилцсан байсан л та тэрнээс метроном болохоос өмнө тэгээд дараа нь ингэж байж байгаа тулгаа чинь өөр нэг хамтлагтай. Би тэр нэг өөр хамтлагтай. Одоо ч бас манай хамтлагт гитарч байсан. Би тэгтээ ер нь одног дуучин болгоно бодсон байсан. Би чинь дуучин болно гэж бодоогүй байсан. Бүрөө? Тий. Ер нь бол тэгэхээр тэр чинь өөрсдөө зохиосон дуу ингэж дуулна нэг ээлж дуулна болно. Тулгаа дуулах бол би цаал гитар тоглож чадахгүй. Би дуулвал тулгаас ол тоглоно гэж өгнө битээр анх тохиолдог хамтлаг байгаас байхгүй. Тэгээ ингээд нэг явсаар байгаа. Тэгээ би дуучин болж үлдээ тулгаас ол гитар чинь болол тэгэл цаашаа явсан. Зүгээр сонжоо нөгөө нэг юм гадуур модонд ороод байгаа гэдэг шиг нөгөө юм тэр үе нүү гэдэг асуулт чиг юм. Strokes юм уу эсвэл Red Hot Chili Peppers юм уу? Тэр хоёр чишэл ондоо л та тий. Зүгээр алины юм тэгвэл. Одоо наач стас хийцээ болсон шүү. Чи юу? Тэгээ наач стас нэг тийм нэвтрүүлэг бол за хариулахгүй л уугаар хаа гэдэг шиг.
Энэ нэг сонирхолтой юм байна л дээ. Тэгээ жишээ нь Beatles юм уу Radiohead юм уу? Radiohead шүү дээ. Зүгээрч. Дүүнрэл санал болгоо тий. Oasis эсвэл Blur тий. Тулгай. Над бол ерөөс юу уусан дээр. Уухсан та. Одоо орчин үеийн платформ Apple Music эсвэл одоо Spotify юм уу эсвэл Pyanz юм уу? Pyanz бол би бол гэртээ бол Pyanz-ыг байнга сонсдог. Цуглуулдаг л да. Багш цуглуулдаг юм л. Тэгээд байлээ ч гэж тийм. Гэртээ бол Pyanz гоё. Тэгээд гадуур бол машинд бол байнга л Spotify шүү дээ. Ерөөсөө тийм байнга л Spotify. Тэгэхээр ер нь алийг сонгож байгаа та хоёр? Би бол стрим гэж ам шүү дээ. Тий. Толгой бол уухаал сонгоод тах юм. Над бол нөгөө хаана явж байгаагаас тий. Гэтэ бас байнга Pyanz сонсоод байна гэж бас байхгүй шүү. Хаяа нэг гоё сонсож байгаа. Энэ гулгуулж орж байгаа нь яг Pyanz руу орох гээд асууж байгаа. Түрүүний тэр Red Hot-ын дуучин дээр бүр Монголд ирэх гэж байгааг нь би анх мэдчихсэн байсан юм. 2 сарын манай Америкт байдаг нэг манай найз үүд байхгүй Америк. Тэр гэсэн чинь тэрний найз нь тэр Red Hot-ийн тэр найз хөтөө найз над хэлсэн байхгүй. Энэ хоёр ингээд 26-нд Монгол явах гэж байна. Тэгээд ийм ивент хийж болох юм биш үү гэхээр би нацгайхад хэлсэн байхгүй. За очиж байгаа юм байна. Та ингээд хүлээж аваад ийм жижиг ивент өдр хийх юм өсөж байна. Нацгайх ах нь плей тайм гэж завгүй гэдэг. Тэгэхээр бид хайцсан баг. яаж байгаа юм бэ те. Үгүй насгайх гэхдээ Red Hot нэг дуртай биш болохоор бас би хийгээгүй гэж бодож байгаа би. Бас те. Насгайх дуртай өөрийн харанчтай үгүй шүү дээ. Үгүй нэр дээ. Тэгэж бодоод байна. Насгайх бол нэг юм. Би чи мартцсан тоогоч үгэжсэн чинь Монголд чи өөр болоод нэрээ өөр хүн хэлсэн бол бас юм болох юм байна. Тэгээ мэдээллийн сайн аваагүй л дээ зүгээр Шангрилад байна гэх шиг болсон. Тэгээ Volvism одноогоос харсан. Тэгээ ер нь яагаад ирсэн байсан юм бэ тэр чинь. Зүгээр л ирсэн. Биш тэр нэг охиных нь тэгжээ л тэр найз охиных нь Илэн Цэминч гэнэ Монгол зонголч гэнэ. What? За тийм үү. Үн чинь удаач мэдгүй. Тэгээд ирээд ишээ энэ хөдөө явах гэж л ирсэн юм байна. Гэж сонссон. Над бол яг тийм очих жоо шүү 26-нд тэгээд ивент хийгээрээ өөрөө болно гэсэн гэдэг. Тийм үү. Ерөнхийдөө бол гэтээ шууд ирээд ивентийг хийгээ болцдог бас их зүгээр юм те. Ер нь ингээд танаа энэ амьд хөгжмийн салбарынхан ер нь харьцахад бүх талаараа амар байгаа байхгүй. Энэ олон улстай ч гэлтгүй. Тэр од ирээд зүгээр л ивент хийж болоод байгаа. Жишээ нь нэг rap star ирсэн бол тэр чинь тэгэж ивент хийх биш бидрээс бөө мөнгө нэх байхгүй юу. Гэх жишээ нь. Тэгэхээр танаа салбарынхан нэг ийм нэг талаараа маш гоё хүмүүс байгаад байгаа. Юу өгсөн дуртайгаа окей байж болдог те. Тэгээ одоо дараа жил нэг айгу би өчтөрл нацгайгаас сонссон л да. Нэг амар том хамтлаг бас. Нэх ихтэй юм шаардахгүй ерөөсөө нь плей таймыг сонгож байгаа. Бүр тэгж хэлж байна. Цаг нь болохоор лайн ап дээр тавьчихсан. Окей, тэгвэл алхал юм байна. За түрүүн Pyanz ярьж ирсэн. Тийм. Тэгэхээр Pyanz-ны хувьд Lemons-ийн Pyanz-нууд бол одоо Pyanz цуглуулагч нарын хувьд Монгол Pyanz цуглуулагч нарын хувьд маш үнцэнтэй болцоод байгаа. За гадны хүмүүс ч гэсэн бас их авдаг юм билээ. Одоо Krasnoyarsk Оросоос ирж байгаа хүмүүс ч гэх юм уу Lemons-ийн цомгийг авч явах жишээтэй. Тэгэхээр Lemons-ыг Pyanz-тай холбоход бол маш чухал Pyanz гэдэг бол чухал зүйл. Тэгэхээр та нарын хувьд хэдэн 3 Pyanz 2 Pyanz тий 2 Pyanz. Тийм тий. Аха. Тэгээд энэ борлуулалт гэдэг зүйлийн талаар одоо тэнгууд олон жилийн өмнө 15 жилийн өмнөх юм бол бид нар нөө цомог гаргаа зарж болдог байлаа шүү дээ. Гэх жишээний CD гэдэг ч юм уу. За тэгээд Pyanz болсон. Pyanz ч өөрөө маш үнэтэй зүйл. Тийм. Тэгэхээр энийг л би бас нэг та нарын бизнестэй л холбож зүгээр энгийнээр асуух гэдэг байхгүй юу тийм. Тэгэхээр эндээс орж ирдэг тэр monetize гэдэг зүйл нь яадгийн. За дээрэс нь Spotify, Apple Music дээр та нар monetize яаж хийж ийн орлого нь яадгийн гэж зүгээр эндээс сонирн болгоод яриул. Гэхдээ яг Pyanz бид нар яг бас юу юм дэ нэлээд бодсон л зөндөл бодчихлээ Pyanz гаргана тэгээд угаасаа Pyanz болгон цомгууд. Тэгэл Red альбом Pyanz болгоод гаргасан. Тэгээд тэр чи хэдэн он гаргасан ч гэлээ.
18. Тийм лөө. Тэгэл яг хөө тэр нэг Япон хэвлэл хамгийн гоёор нь хэвлэлсэн л дээ. Нөгөө жиминг нь хамгийн хүнд жимэнтэйгээр нь хэвлэлсэн. Тийм тэгж гаргасан. Тэгэл амар гоё байсан. Тэгээд чимэл зөндөө бодсон. Мөрөөд ч одоо чинь нөгөө нэг хэвлэлтэндээ хэд хэдэн ширхгэр ирээд байгаа юм. Ер нь бол. Ер нь доотлол 500 хэвлэх өстэй гэдэг шиг. Тэгжиж үйлдвэр нь бас ашигтай. Аа. Тэгээ энэ чинь хамтлаг хамтаараа гэж байгаа учраас бүх монетайз бол одоо тэгэл өөр ашгаа бүгдэнд нь л хуваадаг л байх л да. Үгүй тэр үед чинь тэгээд нөгөө нэг пянз өдр гэж яг. Бүгд л одноо авчихдээ шүү. Тэр үедээ манайд ч нөгөө 89 гарал зарсан шүү пянза. Тэгээд тэр үед ч нөгөө нэг яг нөгөө гадуур пянз ерөөсөө байхгүй тий. Хийгээгүй нэг. Ер нь тийм баг шүү. Тий. Хорд нэг юм алтан пянз гэдэгтээ тэр нь яг пянз биш юм. Бэлэг дурсгал тий. Яг гэхдээ тэр чинь уншдаг байсан. Тийм. Гэхдээ тэр чинь яагаад ч пянзны олон хуваар байхгүй. Тийм л юм байна. Бэлэг тэмдэг төдий. Тий. Яг пянзыг бол ингээд тасарсан багт манах анх тэгсэн. Ер нь бол Лемос пянз хоёрыг Монголд холбоо шүү. Тий. Одоо өмнө мэдээж байсалтдаг сая кассет тий гаргасан юм. Кассет гарлуу. Тий яг хоёр дахь цомыг кассетээр сая. Залуусаа тий. Кассет болгож гаргаад. Тэгсэн чинь камертон бас гаргацсан байсан дээ. Сүүлд үү? Тий. Камертоных чинь бол юу шүү? Бүр яг анхныхан шүү. Биш биш. Сая дахиж нүг хооч тэрийг ахиж хийвсэн байсан. Тэгсэн байсан 18 насыгаа. Тийм. Гэхдээ манай тэр кассет чинь болохоор юу асан мөн нэг олон биш 200 шиг хийгдээ. Яг манай нөгөө тоглолт Red Part-ын дээр зарагдал тэгэл дууссан. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент тэтгэгч Urban Talk. Шинэ улирал эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. Кассет гиснээс дундуур ингээс асуучхад нэрээ ийм хуучны тоглуулагч нараа та нар ер нь ашиглаж гин үү? Янз бүрийн зүйл кассет сонсож гин үү? За яг одоо хүмүүс пянзаа бол сонсдог болсон. Зориулж худалдаж аваад байна тий. Кассет тоглуулагч хэрэглэж үзье. Бээр үед одоо ер нь CD тоглуулагч байхгүй болоод шүү. CD тоглуулагч бараг байхгүй шүү. Тий. Яг пянз кассет тоглуулагч гэсэн дээр нь хоордсон юм шиг л шүү дээ. Надаа манай кассет гаргасан мөртөө надад л уг CD тоглуулагч байгаагүй шүү дээ. Тэгээд өөр юм дээр сонсч үзээ. Тэгэл тий. Хамтлагийн ийм нэгдсэн ийм офис идэр гэж байна уу? Тэлэмэр байгаа. Тэн дээр нэг кассетний тавьчмаар л юм тий. Бас тийм ээ. Нэг хямдхан хөгжим байсан юм аа. Байх болцоо. Кассет дээр бол зүгээр энэ цуглуулагч нарын хувьд тэр нь ингээд кассет хэлбэрээр байх нь л одоо чухал. Тэрийг ингээд хийгээд сонсоод их байхгүй. Зүгээр тэрийг ингээд харж яхах нь л өөртөө хаашаалтай болох. Энэ ингээд надад тэр одоо 200 ширхгийн нэг нь над байгаа шүү гэл. Тэр нь л чухал байгаа. Тэрнээс яг тэрийг сонсох сайн биш. Тэ. Цуглуулгын юм болчиход. Red одоо тэр нөгөө Red Pants чинь надад мань өөрс байдгүй шин. Тэгээд тийм үү? Тий, одоо анхны цомог тий. Нөгөө бензаар гарсан. Бензаараа байхгүй тий. Тэгээд дууссан тэгээд одоо 3 дугаар манай 3 дугаар цомог сүүл бенз болсон шүү дээ. Одоо нөгөө гурвалжинтай цомог чинь хүсэл одоо тэр бенз одоо бараг дуусч байгаа. Тэгээд одоо энэ дараагийнхаа шинэ цомгийг бараг шууд бензаар гаргах. Бас гаргах. Тий. Тэгээд яг дууралтын хувьд гэх юм бол одоо сүүлийн манай энэ 3 дугаар цомгийн дууралт юу н хамгийн лаг сайн болсон. Манай одоо өмнөх тэр юудаас дууралтуудаас одоо пянзны дараадэс илүү сайн болсон. Гоё чанартай тэгээ нэлээд гоё өргөн дууралттай болсон. Тэгээ хайрцуулаад сонсохоор ч гэсэн юу н хамгийн юм сайн дууралт бодож байгаа. Тий. Одоо хамтлагийн ахлагч эсвэл менежмент гэл ингээл за тэгэл сая нөгөө санхүү манхүү одоо ингээл пянзнуудаа гаргах
Ингээл тоглолтуудаа хийгээл энийг ер нь энэ санаачлаад байна. Ер нь бүгдээрээ л ярилцж байгаа л. Нэг сүртэй ахлах чинь. Нэг дарга байгаад байна эсвэл нөө хурдын чук аах гэдэг. Юу, харангийн чук аах гэдэг шиг те. Тийм хүн байна уу? Намайг бодлоо яриад идэв. Би бол биш шүү дээ. Тэгээ сая сүүлдээ нэг хамтлагийн ахлагч нэг өнгөрсөн шүү дээ. Тэгэнгүүт нь би айгаа шууд анарт өгсөн шүү дээ. Тэгш яахгүй. Анараа яахлагч болох гэж. Би бол. Тэр бодлоо. Нэг сүртэй ахлагч маглагч гэдэг байхгүй. Бүгд. Ерөнхийдөө бол хамтаараа шийдчихэл яваад байна шүү дээ. Нацгаа гэдэг хүнийг Лемонстай бол бас холбохгүй байхын аргагүй хүмүүс тийм ээ. Тэгэхээр сая нөгөө дундуур ч юм уу хэсэг нэг юм хоорондоо харилцаа тасрах тийм зүйл байгаад гэсэн үг үү? Үгүй гайгүй шүү дээ. Гайгүй юу ер нь. Playtime дээр чинь ер нь бол тасрахгүй яваад байсан нөгөө Lemons. Үгүй яг манай яг төв Playtime-ийн line-up биш нэг юм спонсор тайзнууд дээр. Өвн ингээд орохгүй гэсэн чинь намайг явсаа өрөөд чинь тэгэл ингээд ороод яваад дээ. Уул нэг юм орохгүй нэг янз бүрийн үйл ойлголцол хооронд гарлуу яаж чинь үйл ойлголцол. Тийм байхгүй. Ингээд манай хамтлаг бүр ингээ орсоор гадны сүултэж байгаа юм. Тэрнээс бол үйл ойлголцол байхгүй. Тийм болоо. Одоо нөгөө ер нь бол продюсер явлаа нацгаах чинь та нарын гүү юу? Биш. Манхны үсэн hi-fi label. Тийм лейблийн менежер анхны хамтлаг байхгүй. Яг хамтаараа хитэн цомог гаргалаа. 2. Тийм. Тэрэн дээр чинь заавал нэг навшин юм асахгүй те янз бүрийн тийм шудраг бус зүйл мүйл болоо тийм гомдол байсан юм уу ер нь бол хоорондын нацгаа тэдэн үеийн эсвэл Lemons тэдэн үеийн гэдэг ч юм уу өстө байхгүй ер нь тоотгочгүй одоо баг та нар надаа аваад одоо баг зайл та нар энэ хоёр цаг одоо энэ зайл хөргөл дийдэж шүү дээ хад уужихтай ах нь өлөө гомдож бомдож за буцаага өрөөд ирэх отноо зайл тулгаа зайл за бүгдээр өрөөд ирэх Тэгэж тэгэл баг найз ах шиг л байдаг шүү. Гоё хүн дээ. Амар шүү. Тэгээд гадагшаа хамт явна. Янз бүрийн юм хүмд оролцсон те. Одоо фестивалд очиод нацгаахтай хамт явна. Ер нь гоё. Цаа чинь генерашн болгоноос нэг юм дүүтэй болчтой шүү. Тэ найз дүүтэй. Тэ танаа доотлон үд гинжин гээл те. Тийм шүү дээ. Харин ч хамт бужигнуулт юм шиг юм аа те. Окей, одоо ерөнхийдөө урилга хүлээж авсан маш их баярлалаа. Тэгээд би Lemonsтай ярилцсаныг үргэлж зүгээр боддог байсан. Тэгэл телевизэд ажилладаг байхасаа эхлээл зөндөө саналыг бас тавьдаг л байлаа. Тэгээд өнөөдрөөс хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Би эндээ хэрэгтэй юм болохоор л ирэх юм да гэдэг. Өөрсөнд баярлалаа. Удаа явж ирдээ наадам болохоор төгжрлөөс амар. Тийм тий. Наадмаар нэрээ юу хийх юм бэ? Ер нь яах юм те? Бэлтгэлээ ийм хөдөө гадаа ер нь хэрэг хөдөөсөх хүмүүс юм. Яг тэр нөгөө тайгар руу манад явхад бид нар нөгөө ийш хөдөө явж амрах юм. Тий, тайгар руу явнгаа. Наадмын одоо өнөө маргааштай бол нэг жоохон бэлтгэл мэдэл гэж байгаа л тэгэл 11 гэртээ телевизэл стадион тойрч морил нэг тойрч байл тий. Тэгээ бүх мөхөө хараа л тий. Тэгэл хуушир мошир идчихэл тэгээд тэрнийг өнгөрөөгөө хөдөө явчихсан тайгад оролцсон. Тэгээд тэрнээс хойш нөгөө тоглолтын бэлтгэл ажлууд тэгээд бас их юмуд бас байгаад байгаа. Түрүүн бид нар нөгөө нэг шоглон болгоод A sound зогслоо барьлаа гэж ярьсан шүү дээ. Баярлалаа гэсэн чи бид сайн уу гэсэн гэдэг шиг зүгээр хэрвээ шүү дээ. Хэрвээ Lemons маргааш зогслоо гэх юм бол Lemons-ийн фэнүүд танараас юуг нь дурсаасаа гэж зүгээр хамгийн ихэн толгоонд орж байгаа зүйл юу ах вэ толгой. Тулгаа одноо гэл ингээл ээлжлэл хариулаа авч дээ. Маргааш гэхэд Lemons байхгүй зогссон. Гэхдээ бидрийг дурсаж яваарай гэдэг нь хамгийн чухал зүйл нь юугаар дурсараа. Угаас л хөгжим л үлээ тий. Хөгжмөөр сонсол үлдэх. Өөр одоо юу вэ? Аль цомгийн гол нь гэдэг. Мэдгүй хүмүүстэй өөртөө алигаас авах юм тий. Ер нь бол хүн болгоны л хайртай хамтлаг. Миний эргэн тойронд байгаа 8 настай балчраас 80 настай гэдэг шиг бүгд л Lemons-ыг мэддэг. Яг 60-аас 80-аас хүртэл нь яг A sound Lemons-г хойлдог л доо. Тий, андуурдаг гэдэг шиг тий. Ер нь бол бүх жанрынхан сонсдог та нарыг rap рууч вэ. Эсвэл одоо pop ч вэ, R&B ч вэ. Lemons бол гэдэг. Тий, ийм тамгалагдсан хамтлаг шүү гэдгийг би бол хэлмээр байна. Тэгээ дээрээс нь үргэлж анхнаасаа л шин байсан. Тэгээ шинийг үргэлж илэрхийлж яадаг. Тэгээд 22 жилийн дараач шинээрэл байна.
Баярлалаа бро. Тий. Тэгээ энэ одоо манай нэг тулгай ирсэн. Тэгээ бид нар бас манай чөгийн байгаа шүү те. Нөгөө одоо шинэ гişүнг нь хажиж баг 10 жил болчихсон. Тэглэж байж Тэгээд манайд одоо нөгөө чөгийн орж байгаа анхны цомог тэгээд тулгай ирсэн манайд цомгоо хийж байгаа. Манай ч гэсэн аюу баяртай амар олон жил бас завсарлаа цомог шинэ юм гаргаагүй. Тэгэхээр одоо энэ цомог маань зөв миний харж байгаагаар аюу гоё цомог болох байх гэж бодоо. Ер нь ингээ хийж байгаа юмнууд ингээ яхаар аюу бас нэг арай өөр бас амар гоё мэдрэмж төрөөд байгаа. Тэгэхээр энэ цомог гоё болох байх. Тэгээд тоглолт маань ч гэсэн гоё болох байх. Бас бид нар одоо тэр кавер цомгоод яах болох вэ? Кавер цомогоос гарч юм уу? Уг нь бол тэгж бид нар бодоод байгаа. Уг нь нэг Камертоны нэг Retro 2 remix. Тэр шиг цомог би өмнө хий гэж боддоо. Тэгтээ Тэр харин яах нь үү? Амжих нь уу? Яах нь? амжихгүй ч гэсэн яг зүгээр. Ер нь хийн те. Жижигхэн ч юм уу те. дөрвөн дуутай ч юм уу те. Нөгөө хуучин бид чинь single альбом гэдэг үстрийг те. Цөөхөн дуутай болчихоор Тэр нэг юу байх гэдэг хүмүүс айгүй сайн мэддэг юм дуртай дууг нь бид нар юм шал өөр стил рүү болгоод айгүй сонсоход хэцүү юм. Noise тэгж тоглох гэдэг байна. Тэгээ цомгоноос гадуур тэ хайж байна. Сая нэг cover Playtime-аар тоглосон л та. Тэгтээ тэгчүүл баг хийч юм шүү. Хийч юм шүү. Яг нөгөө нэг демосыг мэдэхгүй юм л та. Гэхдээ яг нөгөө ихэнх нөгөө нэг амьд хөгжмийн хамтлагууд заримдаа энэ тийм нөгөө нэг бид нар нөгөө хасл алтур хийнэ ярьдаг шүү дээ. Тэгэхээр ер нь нэг юм cover шиг дуунуудыг дуулцдаг ш дундуур нь маа явуулаад хайдаг шиг те. Лемос ер нь тэгдэг байсан уу? Тэгдэг лөө. Одоо ч гэсэн заримдаа тэгнэ. Хуучны дууныг ари өөртөө хэвчтэй дөрөв орлоо тоглолцдог шүү дээ. Тоглосон. Гэтэ яг нөө шал өөр болгож ирэн бид нар тоглолттой. Яг одоо хийх гэдэг тэр санаа бол бүр өөр. хүмүүс ингээд Бүр өөр. Асуугаа шиг бүр өөр. Өөрөө бидэхгүй Тэ. Одоо ч гэсэн өөрийнхөө дууг энэ тэнд дандаа өөрөөр дуулдаг шүү дээ. Хайртайгаа сонсох гэсэн шал бүрээр дуулдаг яаж. Энэ нөгөө нэг Emorly хайр биш энэ зүгээр залхацсан хайр байна гэдэг. Өөрөөр болгоод дуулдаг шүү аяа. Тийм ээ тэгш. Окей, тэгээд урилга хүлээж авсан та хоёрт маш их баярлалаа. Тэгээд удахгүй болгож байгаа тоглолтод нь өндрөөс өндөр амжилтыг бас хүсэн өрөө. Мэдээж тэрийг би олон бусад үнж фанууд нь фан биш байсан ч Lemons-ыг үздэгтэй. Тэгээд амжилт хүсье. Тэгээд энэ 100 болох гэж байгаа бас нөгөө Tag фестивалийн тоглолт. Тэнд ер нь хідэн дуу дуулах юм. Нэр эн чинь бас нэг жижиг даалгавартай өстэй Тийм шүү дээ. Энд чинь цаг маг тоглох. Тэгэхээр бүрүү? Эн чинь мараг тоглолт юм биш үү? харин тийм нөгөө очиж байгаа юм чинь. Тэгэхээр баг цаг хэрчтэй хэдэн дуу. Мэдээ л олон дуу тоглох. Цагийн дотор хэр чинь аваа энэ бол бүр 10 гаруй дуу дуулах юм байна. Тийм байна тий. За. Рок дуусгасан рок хүмүүс чинь одоо ер нь тэгээд парти цэнгүүн хэр их байна? Нас яваад болж гин үү? Яаж гин ийж гин? Одноо яаж гин гэдэг. Айгүй нэг одоо ч тэгээд нэг өмнө чинь амар гадуур явдаг байсан шүү дээ. Одоо ч тийм болцсон шүү дээ. Харин одноо харагдах байсан. Бэлтгэл байр маяр те нэг найзын да лагер. Арай ахуун болоод те ер нь нэг нас явгаад. би ч яг энэ одоо гэр бүлээр ирсэн тэгээ хүний хараа хяналтанд ор. Хүний гарт. Хүний гарт. Цэнзуртай гэдэг шиг шугамтай ууж байгаа гэдэг шиг. Окей. Айгу эртнэшт ингээл харьж марцсан байв. Дигдэг л үндэ. Өчигдөр чи 11 цагт харьцсан байгаа байхгүй. Бүрөө. Playtime after болж байгаа шүү дээ. Өчтөр Playtime after болсон юм шүү дээ. За окей, маш их баярлалаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Тоглолтоор нэргээд уулзцгаая. Баярлалаа бро. Баярлалаа guys. За. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой.